За өглөөний мэндэ. Ажил руугаа гараад явж гин. Өнөөдөр уул нь бороогүй гэжсэн чинь зүсэр бороо ороод байна. Онтыг хажуудаа бариад энийг хажуудаа бариад явна гэдэг чинь бас жаахан төвхтэй ажил байна шүү. Би цам зөмссөн байгаа дээ. Энэ 7 сард өглөөгөр юм цам зөмсөж явна гэдэг бол маш ховор тохиолдол. Гэтэ сэрүүхэн гоё байна. Энэ сэрүүхэн ерөөсөө байдаггүй байхгүй юу? Дандаа амар чихтэй халуун байдаг бороо орсон ч гэсэн чинь энэ удаад сэрүүхэн байна. Би уул нь өчигдөр өглөө ингээд өглөөнийхөө бичлэгийг хийгээд явсан байхгүй юу? Яг ингээд эхлүүлээд өнөөдрийн маань өдөртөө хамтаагаарэ гэл яг камера ингээд зогсоох гэжсэн чинь төсгөл амар чимээ гараа явцсан. Тэгээ зочиод ингээд зам руу гараад харсан чинь амар авар гарцсан. Яг хажууханд юу үстэй амар. Яг тэр үеэр нь би замаар гарч явж байсан болвол тэр аварт өртөхөөсөн байх гэж бодож байгаа. Амар азтай. Яаж камераасаа явж байсан. Тэгээ камерада түүртээр энийг унтрааж яг зундаа зогссон байхгүй юу? Тэгээд яг тэр тэгэж таарсан. Oh my god. Тэгээ тэр бичлэгийг гарах уу яах уу гэж одоо тэгээ дахиад хийх үү яах уу? Тэр чигт нь гарах уу гэж бодож яснаа. Юутайч ингээ запасаар өөр бичлэг авчээ гэж өнөөдөр энийг авж гин. Дундуур нь тэр хэсгийг би одоо энэ араас яг тэр хэсгийг нь баг хальт тасаад оруулж магадгүй. Үгүй бол баг тэр чигт нь оруулж магадгүй. Энэ бичлэгийг ашиглах нь уу, ашиглахгүй байх нь. Өглөө би яг 4:30-д босдог. Тэгээд сайгаа уучаад тэгээд тухтайхан шиг ажилдаа ингээд гардаг. Өглөө 6 цагт ажил маань эхэлдэг болохоор тэгээд ингээд явж байна. Өнөөдөр өглөө гэхдээ би нэлээд гэрт болсон. Тэр өмнөх бичлэгэн дээр бол би нүрээ будаагүй гарч ирсэн байгаа. Тэгээ өнөөдөр болохоор би 4:30-д босдог хэрнээ сэрсэн болохоор нэлээд тухтай бас нүрээ будчаад гарч ирсэн. Тэгээ буддаг хүмүүсийн хажууд миний нүрний будагч гэжтэй. Мөртөж өөртөө бол нэлээд амар зузаан будчаад байгаа юм. Ягаад чинь сайн нэг бичлэгээ оруулсан чинь бичлэгнүүдээ хурдан оруулахад нэг тийм урам ороо явцсан. Ер нь тэгтээ аливаа юмыг хийх тусам хийх хүсэл нэмэгдээд урам ордог штэ. Хийхгүй байх тусам хиймээргүй санагдаад нэг зүгтдэг штэ. Ер нь дасгалж гисэн яг адилхан. Бүх юм яг адилхан зарчмаар явагддаг. Тэгэхээр аливаа зүйлийг бүгдээрээ хийх тусам сайжирна, бие хаална гэдэг шиг улам сайжраад хийх хүсэл нэмэгдэнэ. Тийм болохоор би нэг даасан бичлэгээ хийгээд эхэлснэх үргэлжлүүлээд нэлээд хийнэ гэж бодож байгаа. Тэгэд гой санаанууд орж ирж байгаа. Аль болох сонирхолтой. За сонирхолтой гэж бас амлаж чадахгүй байна. Би өглөөдөө тренерээ хийгээд бас оройдоо хийдэг. Ер нь дасгалжуулалтыг хүмүүс Монголтой яг адилхан 9-6 гийн хоорондын хвчлэн ажлууд байгаа штэ тий. Дасгал хийхийн хувьд өглөө 9-өөс өмнө орой 6-аас хойш илүү их хүмүүс хавийн дасгалжуулалтыг авдаг. Бас хувийнхаа дасгалыг хийцгээдэг. Тэгэхээр миний ажил ч гэсэн цагаас шалтгаалдаг гэсэн үг. Тэгээд өглөө 6-аас 9-ийн хооронд хамгийн их хүн байдаг. Ерөөсөө цул цаг бол ер нь байдаггүй. Орой 6-аас бас тэгээд хойшоогоо хүмүүс их дасгалжуулалт авдаг гэсэн үг. Тэгэхээр өдрийн бусад цагуудад нь би өөрийнхөө дасгалыг хийн. Тэгээд хичээл сургуульдаа явна, хичээлээ хийн. Тэгээд гэр орны ажил. За тэгээд хичээлгүй амралтын үеэр болохоор бас өөр ажлууд дундуур нь хийдэг. Тэгээд одоо болохоор яг нэг 100 болохоор тэмцээнд бэлдээд явж байгаа учраас өөр цагийн ажил бол хийж чадахгүй байгаа. Хийхгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр тэмцээнгүй үедээ бол өөр цагийн ажил бас дундуур нь хийчдэг гэсэн үг. Ер нь их завгүй л амьдардаг дөө. Тэгээ гадаадд амьдардаг хүмүүс бол бүгдээрээ л мэдж байгаа. Ажилгүй 1-2 хоноход л асуудал үүсч эхэлнэ. Гадаадд ажилгүй байна гэдэг бол ерөөсөй байж боломгүй асуудал.
одоо амралт хүн авч болно л доо. Ажлынхаа аль зайлыг тайлах ч юм уу тий. Ийш тийшээгээ ажил зугаалгаар явах ч юм уу. Гэхдээ төлбөр тооцоонууд маань тэр чигтээ. Одоо нэг цагийн ажил гэж явж байгаа штэ гадаад амьдардаг хүмүүс чинь тэгэхээр цагийн ажилтны дүрм журмаар ажилладаг. Тэгэхээр яг үндсэн ажилтны шиг цалинтай амралт ч юм уу тийм юм байхгүй болохоор сэтгэл зовоод байдаг. Ажилгүй бодохоор тэгээ ажилгүй байхаар за зүгээр ажилгүй ингэж амарч яхаар цагийн ажил болж хийдэг ч юм уу дөө гэсэн бодол ягаад чинь төрөөд идэг. Тэгэхээр ер нь амарч чадхаа бас болцсон юм уу даа л гэж бодоод байгаа штэ. Ер нь болж өгвөл тэгэл ажил хийгээл мөнгө олж ясан дээр санагдаад идгийн. За ингээд баг ажил дээр ирж байна. Бүгдээрээ жоохон байж байгаад уулзъя. Түр баяртай. Өдөр болгоны өглөө маань баг иймэрхүү эхэлдэг те. Тэгээд бүтэн сайнаас бусад өдрүүд ингэж явдаг. За тэгээд өнөөдөр бүгдээрээ юу хийх вэ гэхээр ажлын маань нэг өдөр хэрхэн өнгөрдөг тухай оруулна. Ажлын нэг өдөртөө хамт байгаарай. Жоохон байж байгаад уулзъя. Түр bye. 안녕하세요. 우리 시청자들한테 인사 좀 해주실래요? 네. 안녕하세요. 삼배누. 안녕하세요. 만화인 기초처럼 뭔가 저희 권역자들상 이사를 듣으신 데에 뭐가 여쭤주시는 대를 적성. 다사는 일주일 다녀오셨던 건가? 네. 뭐래? 일주일. 니가 사는 여기 어디? 테리지 갔다 왔어요. 마음에 많이 드셨어요? 굿. 오케이, 뭐가 제일 좋았어요? 말타기. 머리 언제 꺼였으면 언니가 꺼였으면 도와줘. 짤짤. 네. 친구들과 같이 가셨던 건가? 네네. 친구들 5명. 아우 놔뒀다가 함께 없어졌으면 내가 머리 언니 언니만 삶을 꺼였으면 근데 언니가 양고기 드셔보라고 했는데 냄새 난다고 그러는데 왜? 감자랑 같이 먹으니까 괜찮았어요. 그게 맛있죠? 네. 그다음에 캐시미어. 고비 캐시미어. 어윈 카시메리 맞습니다. 뭘 사셨어요? 코트 하나, 니트티 하나, 둘, 셋, 4개. 감사합니다. 우리나라 브랜드를 응원해주셔서. 안녕. 자, 여기 이렇게 투브 했잖아요. 그쵸? 그러니까 이건 너무 카드였다는 말이죠? 자, 여기서 이렇게 잡을 거예요, 오늘이. 자, 힘 빼고, 일단 힘 빼고, 후 해서. 이제 올라가요. 팔 힘 쓰셔야 돼요, 언니. 둘, 셋. 밟아서 밑으로 내려가셔야 돼요. 시작. 하나. 뒤로 말고 위로. 5. 후. 팔꿈치는 앞으로 언니. 시작. 셋. 넷. 한 번 더. 오케이. 잘하셨어요. 많이 쳤네. 아닌데. 얼굴이 더 많이 커봐. 아닌데. 그래. 언니. 이렇게 있는 게 아니라 온몸에 힘주시고. 한 번에 해버려. 8. 9. 오케이. 잘했어. 굿.
운동을 왜 하세요? 자기 관리. 자기 관리? 그러면 자기 관리는 운동할 수 있는 건 자기 관리를 위해서인데 PT를 받는 이유는 뭐예요? 운동을 한 번도 안 해봤고 할 줄도 모르고 또 제대로 하기 위해서. 근데 PT를 받는 지 얼마나 되셨어요? 지금 6개월 좀 지났어요. 6개월? 아, 제가 처음이에요? 네. 인생 첫 쌤. 네. 좋구나. 영광입니다. 네. 근데 PT 받는 좋은 점이나 단점이 있는 것 같은 거 있어요? 좋은 점은 제대로 운동을 할 수 있고 지속적으로 할 수 있고 또 몸이 좋아지는 걸 느낄 수 있고. 그러면 뭔가 운동하지 않았었던 그때랑 지금 6개월 이후 차이가 완전 나타났어요? 아니면 조금 살짝 이렇게 느껴지는 차이가 많이 나타났어요. 체력이 좋아졌어요? 체력도 좋아지고 몸이 예뻐졌어요. 아, 그래요? 네. 언니 나이가 어떻게 되셨어요? 53. 53. 오, 아주 짧어. 하트. 오케이. 둘. 저는 쉴 때 천천히 셋 땡기면서. 그렇죠. 넷. 다섯. 여섯. 안으로 말리면 안 돼요. 일곱. 가슴 들어. 아홉. 오히려 많이 들어줘. 열. 하나. 둘. 셋. 말리지 마세요, 언니. 네, 참는다. 됐습니다. 이거 그렇게 충분히 잘할 수 있는데 이렇게 갔다가 이렇게 말려버려. 오히려 이렇게 가슴을 앞으로 이렇게 나오게. 언니는 이렇게 갔다가 똑바로 가셨다가 이쪽부터 이렇게 어깨를 말려. 그러니 이거 그렇지 마시고 그러면 더 힘들 텐데 이렇게 해. 오히려 밑으로 눌러. 언니. 가슴 이렇게 해서. 그리고 이렇게 왔다 갔다 하지 말고 그냥 밑으로 머리만 뺀다는 말이에요. 끝이 없어요. 일곱, 여덟 끝까지 갔다가 열, 후, 하나 더, 다섯. 오케이. 굿. 언니 식사는 어떻게 하셔요? 채소도 많이 먹고 고기도 많이 먹고 이제부터는 탄수화물을 좀 줄여보려고요. 탄수화물 줄이면 안 되는데? 네. 탄수화물이요? 정말 많이 줄이면 안 되는데? 밀가루. 맞아. 안총 탄수화를 줄여야 돼요. 굿, 언니. 그리고 언니, 우리나라 50대 언니들한테 할 말씀이 있으세요? 운동, 건강, 자기 관리를 위해서 하실 말씀이 있으세요? 네. 가장 첫 번째 중요한 건 정신적으로 건강해야지만 좋을 것 같고, 그 다음에 두 번째로 이제 신체적인 건강을 지키면 좀 젊어지고, 그 다음에 늙어지는 것도 없고, 생각도 젊어지고, 모든 게 다 좋은 것 같아요. 특히 갱년기를 극복할 수 있는데 가장 좋은 것 같아요. 신체적인 운동은. 신체적인 운동이 됐을 때 좀 만족감이 올라가니까 자기 건강도 좋고 굉장히 긍정적으로 바뀌고, 그 다음에 좀 자신감이 생겨요. 그래서 50대 이후에는 이제 폐경이 돼서 갱년기가 시작되니까 운동을 먼저 아주 적극적으로 추천해드리고, 꼭 생계가 아니라 자기만이 할 수 있는 일, 그 두 가지가 되면 굉장히 젊은 노후를 준비할 수 있을 것 같아요. 네. 운동을 시작하면 자연적으로 식단 관리가 되는 것 같아요. 몸이 조금 만들어지니까 자연적으로 몸에 좀 안 좋은 것은 조금 자제하게 되고, 그러니까 사람이 좀 자기가 변화가 되면 생활도 자동스럽게 변화가 되는 것 같아요. 그래서 지금 이렇게 시작을 안 했으면 80 먹었을 때까지도 이걸 못했는데, 지금 시작했기 때문에 80, 90 살 수 있는 때까지는 꾸준히 운동을 하면서 이 모습으로 지켜나갈 수 있는 거를 저는 기대해요. 네. 답이 나왔어요. 방금 답이 나왔어요. 많이 알려드릴게요. 네. 언니 화이팅! 화이팅! 아침에 운동을 시작하니까 저녁 생활이 좀 깔끔해져요. 맞아. 네, 늦게 텔레비를 본다든가 뭔가 만족 느낌. 그런 거 없고, 그냥 내일 아침을 위해서 좀 깔끔하게 정리하고 생활이 좀 심플해져요. 그래서 그게 이제 어떻게 보면은 저녁 시간은 그러니까 텔레비를 본다든가 뭘 먹거나 뭐 이렇게 가족들하고 그냥 시간을 보내는 건데, 그 시간을 조금 줄이고 많이 없애니까 일찍 자게 돼서 건강에도 좋고, 수면은 충분히 하면서 아침은 좀 일찍 여는 그런 장점이 있어요. 수고하셨습니다. За одоо цаг 9 цаг 5 минут болж байна. Сая өглөө 3 хичээл ороод дууссан. Тэгээ одоо заалнасаа гарч ирээд өөрийнхөө бэлтгэл рүү явах гэж байна. Өөрийнхөө бэлтгэл рүү явахдаа 20 минут зарцуулна. Тэгээд дасгал эхэлтлээ. Тэгээд одоо нүүрс усаа идэнэ. 10 г самрын тустай давсгүй будааны кейк. Кейк нь болохоор нэг ширхэг нь 35 калори байдаг. 10 г самрын тусчин болохоор 63 хавцаа байна. Калори нэлээд өндөртэй учраас маш сайн хэмжиж айгүй жижиг жоохон л идэх хэрэгтэй. Солонгост жим дотор тусдаа амралтын өрөөгүүдүүд заалан дотор юм мэдээ суух жоохон темхэн байгаад байдаг. Тэгээд манайхаа одоо тусдаа тийм өрөөгүй учраас ерөнхийдөө гадаа гараад угаасаа гадаа агаар гоё байгаа учраас гадаа ингээд явах замдаа цагаа ашиглаад идчихдэг. Амаргаа амттай. Надаа өвдөө яг энэ уулзсан дээр
Тэр улс дээр нэг осол болсон шүү дээ. Тэр өстө амар байсан. Тэгээд шар гэрлээр л амжих гад аймаг хурдтай явсан машин зүгээр яг гэрлээр орсон машиныг л мөрөгцсөн байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр талд нь нэг эмэгтэй хүн сууж явж байсан. Тэгээд залуухан эмэгтэйсэн. Тэгээд зөр эмэгтэй бүр нэлээд гэмтсэн баг шиг үлээ. Амар байсан. Амар. Би тэгээ бүр салглаа. Тэгээ эхний хичээл дээр баг ер нь салгалсаар гал тайвширч чадахгүйсэн. Ер нь хоёр үлдээрээ яг цэг зогсож чадахгүйсэн шүү дээ. Бүр тэгтлээ бас өөрөө шоконд орсон. Машин тэгэл бас осолтой шүү. Ер нь гарцаар ер нь болгоомжтой гарцгааж агаараа. Одоо ч сүүлийн үед хүмүүс дандаа уцаа ингээд хараад явж байдаг шүү дээ. Өнөөг райс кек 9 грамм. Тэгээд дээр нь тамрын тас төрхөд итгэр ингээ хөнгөн сэвсгэр идэнггүй юм шиг хэрнэ маш уяг. Тэгээ би нэг хоёрыг гэдэг. Тэгэхээр чинь би 63 дээр нэг 35 баг ингээ 100 калори идчихэж байгаа. Тэгээ хоёрыг гэдэг нь чинь 200 калори. Миний өдөрт авах калориос 200 ингээ гасагдчих гэсэн үг асуул юм. Тэгээд ингээ хасхын тулд нүүрс усыг нэг их хасахгүй чанартай нүүрс усаа авч явах хэрэгтэй. Дасгал хийж хүйс гаргаж байгаа хүмүүс ялангуяа. Энэ арга батарей бодоод би батарей авсан тэр тутаа. Нүүрс усаа идчихтэй. Одоо бац руугаа. Салаад дуусчаа сайхан усан дөрчөөд усаа сүлөөд одоо гэлүүгээ харж байгаа амар өсөж байна. Одоо хараад хоолоо идчихэд тэгээд оройныхоо хоол ундыг хийгээд тэгээд гэр орныхоо амжуулах ажлуудаа амжуулчаад унтах цаг заавал гарах хэрэгтэй. 40 минут багадаа 30. Гэхдээ нэг цагийн загал гард юм дөө. Яар унтдаг. Яар унтна гэдэг байна. Гэл унтаад. Тэгээд эргээд 5-аас ажилдаа явна. Миний яг ингээд хагас өдөр бол яг ийм дараалттай өнгөрдөг. Тэгээд дээрэс нь нэмэлт ажлууд гарч ирэх юм бол бас дундуур нь амжуулнаа. Тэгээд өнөөдөр бол нэлээд сайхан 50 насгалаа хийчлээ. Нэг цаг кардиогоо хийсэн. Тэгээд жим дээр болохоор заалан дасгалтай төвлөрөхгүй бол болохгүй. Тэмцээнд орж байгаа үед бол яг ингээд юм яриад бичлэг хийнэ гэвэл нэлээд хэцүү цахан салгартах гэдэг юм билээ. Тэмцээнгүй үед бол хамаагүй 50 ааж ууж хийж болдог. Одоо яг тэмцээний үед болохоор ерөөсө төвлөрч болдгоо юм билээ. Тийм болохоор зүгээр л камера уцаа ингэж зоож камерыг асааж тавьчаад
За тэгээд ингээд би гэрлүүгээ одоо манай ажлаас эсрэг зүгт байдаг байхгүй юу манай жим. Тэгээ яг голд нь манай гэр байдаг гэсэн. Тэгээ гэрлүүгээ болохоор одоо ингээд би алхаад харчтэй. Энд чинь бас тэгээд бас хөрхөн гэдэг юм талхачнаа бас. Энэ яг гоё хүмүүсийн нэг алхахдаг газар энэ доошоо ингээд буухаар ийм гоё газар байдаг. Тэгээ би өглөө өөрөөр кардио хийхдээ яг энэ замаар доошоо буугаад алхачдаг эсрэг тишээгээ. Тэгээ одоо эртгээгээ ордог болсон 100 болсон болохоор хүмүүс бол өглөө бүр айгүй их ингээд чигээрээ баг алхаж болохгүй ингээд дандаа зурж алхахаар тэгэж алхаж явахаар тийм их хүн гадаа гарсан байдаг. Ер нь гэхдээ залуус хүмүүсээсээ илүү настай хүмүүс их. За одоо ингээд би баг гэртээ ирж байна. Тэгээд жоохон байж байгаад болцъё. Сайн өдрийн мэнд одоо цаг 4 цаг 40 минут болж байна. Одоо би яг оройныхаа 5 цагаас ажилтаа одоо бараг оцрох гэж байна. Одоо гэлс гарсан. Хоолоо идчихэд гарлаа. Яг гоё нэг цаг өгөл нь бол сайхан унтаад авлаа. Өдөр ер нь дандаа нэг ер нь яг ажлын өдрүүдэд яг ийм зарчмаар явдаг. Бүгд адилхан. Тэгэхээр би бараг нэг өдрийн тухай влог бол яг л орж магадгүй. Өөр янз бүрийн сонин сайхан юмрхан бол дөмдөр оруулж байна. Энэ одоо ингээд эхний бөгөөд сүүлийн удаа явах гэж буцаж байна. Нуус тацтай. Баймын оройд гарахаар заримдаа би нэг бодол автобусанд цочтой. Тэгээд автобусанд уул нь бол автобусанд цуудаг юм. Тэг ингээд оройд цочж байгаа болохоор цочлохгүй ч гэсэн. Автобус цаачдаг. Үсэмгэлд байгаад. Үсээ сургаад хүзэн дэрийг дараад ирсэн чинь амиг төгтөө олчлаа. Айгуу тийм халуун. Айгуу дэш насаас ингэ айгуу тийм халуун хөлсгөөч. Би ингээд яараа сандраа гарах уу гэж амиг дургүй. Би нэг үгүй бэлэн 50 бүхэн бэлэн гарах дуртай. Гэтэ одоо яах юм гээд. Нэтрүүлэх гэдэг аргатлаа л та. Татагарлаа. Хатаа чадвал тавьсан чадгүй л тэгээд. Би тавьсан бай. За оройныхаа ажлыг дуусаад одоо гэрлүүгөө харж явж байна. Одоо цаг 8 цаг 32 минут болж байна. Өнөөдөр бол эрт тарж байна. Тэгээд угаасаа өглөө эрт бас учраас ингээд гэртээ очиод хоолундаа идээд тэгээд эрт унтна. Миний өдөр ерөнхийдөө яг иймэрхүү л өнгөрдөг. Тэр өдөр хийсэн шүү дээ. Тэгэд одоо нөгөө замаараа эргээд тэгээд алхаа явж байна. Манай нөгөө нэг гоё алхдаг газар чинь нард ийм гоё голороо голтой. Өнөөдөр яг төлөвлөсний дагуу бүх ажлуудаа сайхан амжууллаа. Тэгээд ер нь бол ачаал бас багтай гэж хэлж болно. Ерөнхийдөө их тайван сайхан эгэлж ирийн өдөр өнгөрлөө. Тэгээд нэрээ би сонноос Солонгосын CU GS25 гэдэг сүлжээ жижиг дэлгүүрүүдээр зарагддаг шууд идэхэд бэлэн тийм нэг дахианы цээж махнууд зөндөө зарагддаг байхгүй юу. Тэгээд тэндээс шинэ брэнд гарч ирж байгаа. Тэгээд Muscle Zero гэд. Тэгээд тэр махны онцлог нь болохоор 0% сахартай шинээр мах гарч байгаа. Тэгээд би Instagram-аар нэг өдөр скролж явж байгаад тийм нэг амтлагааны тийм гişүүд Avengers гэдэг ирэлцэн тийм хүмүүсийг шалгаруулж авч байна. Тэгээд 20 хүн шалгаруулж авна гэсэн байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээд бүглэх систем бөглөө 20 хүнийх нь нэгээр сонгогдоод тэгээд над руу хоёр хайрцаг махан уулаа. Тэгээд амтлагаа хийж байгаа аахгүй нөгөө шинээр гарч ирж байгаа брэнд. Тэгээд яг худалдаанд бол гарч ирээгүй байсан. Ер нь туршилт хийгээд хүмүүсийн сэтгэл мэтгэлийг дараа нь гарахаар нь ашиглах гад сайжруулах юм байвал сайжруулахын тулд одоо тэгж тийм туршилт явуулж байгаа гэсэн үг. Тэгээд тэрнийх нь багт нь ороод би нийдэж үзээд үнэхээр амар гоё байсан. Тэгээд би нөгөө Instagram дээрээ бас reel болгоод оруулсан байгаа. Тэр сонгогдсон 20 хүн дундаасаа бас шалгаруулад 3 кг 1 хүн гэж гэлөө. Тусдаа бэлгтэй гэжсэн чинь намайг бүр
спонсорлохоор болоод тэгээ сар болгон над руу мах явуулж ахаар болсон байгаа. Тэгээд өнөөдрөөс яг ингээд Солонгосын купанг болоод бусад онлайн худалдааны газруудаар тэгээд удахгүй дэлгүүрүүдээс ингээд худалдаанд гарна гэсэн. Тэгээд брэндийнх нь нүүр царай гэх юм бол арай амар том сонсогдоод байна. Яг одоо рекламных нь постэр тиймэрхүү брошюрууд дээр миний зургийг ашиглаж байгаа. Тэгээд спонсор болоод одоо модель гэх юм уу да тэр байгуулахын тийм юм болсон, тийм гоё мэдээтэй байгаа. Тэгээд би зүгээр спонсорлохын зүгээр сардаа нэг мах явуулаад ч юм уу тэгээд ганц нэг story post энэ оруулах тийм юм болов гэж бодсон чинь цаара маха явуулгаараа явуулна. Тэгээд нэг надаас бол нэг амар шаардах юм байхгүй. Тэгээд ямар ч тач зүгээр сонгогдсон учраас тэгээд тасгалаа хийгээл би айтайхан аваа явж хахаа тэгээд энэ компани нэр хүндэд хараа хэрэгтэй юм шиг байлээ. Надад бас нэг гоё мэдээ байгаа заагаа тэгээд би тэрийг бас хэлж чадаагүй байгаа. Тэгээд энэ бичлэг орохын өмнө би постэр оруулах нь үгүй бол би тусад нь YouTube-ээр гоё бичлэг хийж оруулнаа. Би тэгээд хоолоо хэрхэн бэлддэг, ямар хоол иддэг талаар тэгээд яаж хийх талаар ганц нэг бичлэг оруулжээ гэдсэн санал зөндөө авсан. Тэгээд ямар тач би одоо болж игнээс яг ажил хэрэг болгоно бүгдээ. За би одоо ингээд гэртээ ирж байна. Гэртээ ирлээ. Өнөө гүрээсмэйда.